Орой мэдрэг үзэгчтэй тавтасаа гамарцааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрээд мэдээллийн хөтөлбөрөөр эхэлж байна. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцсан. Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсны 24 жилийн ойдохож байна. Гавьяат хуульчид Ашнимаа үндсэн хуулийн эхийг баригч Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат хуульчид Бирагийн чимэдийн нэрмж чагналыг хүртлээ. Монголын улаан загалмай нийгэмлэг малчтад мөнгөнд тусламж үзүүлнэ. Малчдын дунд 50,000-аас дээш одоо бэлэн мөнгөтэй малчин өрөх бол маш бага байна гэсэн ийм судалгаанууд бол гарч ирж байгаа. Өнөөдөр ардчилсан шинэ үндсэн хуулийн өдрөө 1992 оны 1-р сарын 13-ны өдөр ардын хурал ардчилсан шинэ үндсэн хуулийг хэлэлцэн баталж мөн энэ өдрийг үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргасан байна. Монголчууд нэн шин түүхэндээ 4 удаа үндсэн хуулийг баталжээ. Үндсэн хууль гэдэг бол аливаа улс орны эрх зүйн тогтолцооны үндэс суурь нь болж түүндээс салбарлаж бусад хууль эрх зүйн актууд батлагдан гардаг. Үндсэн хуулийг дагаж мөрдүүлэхэд зайлшгүй баримталдаг доктортой мөрдөх мөн чанарыг нь гаргаж амьдралд мөрдүүлэх гол зарчим бол үйлчилдэг юм. Монгол улсын анхны үндсэн хууль 1924 онд батлагдаж 1940-1960 онуудад үндсэн хуулиас шинжилэн өөрчилж байсан бол өнөөгийн ардчилсан шинэ үндсэн хуулийг 1992 оны 1-р сарын 13-ны энэ өдөр баталж байлаа. За өмнөх 3 үндсэн хууль ангич нам чамдлага марксист үзлийг баримтласнараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байжээ. 1992 оны шинэ үндсэн хууль бол манай улсын нийт хүн амын ангид давхраг үзэл бодлоор нь ялгарлаагүй нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж хүндрэлтний хөгжлийн зам ёсыг баримтлан илэрхийлснээр бол онцлог. Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хууль 6 бүлэг 70 зүйлтэй Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгсөн байдаг. 1990 оны 7 дугаар сард анхны ардчилсан сонгуул болж шинээр ардын хурлыг сонгож байнгын ажиллагаатай байгуулга болох улсын баг хурлыг байгуулж үндсэн хуулийг боловсруулах ажил эхэлсэн байна. Эрх зүйч, түүхч, хэл шинжээч, соёл урлаг судлаач гээд олон салбарын эрдэмтэн мэргэжилтнүүд үндсэн хуулийн төсөл боловсруулахад хувь нэмрээ оруулсан. 1991 оны 5 дугаар сард улсын баг хурал үндсэн хуулийн төслийг 2 ч удаа хэлэлцсэн зөвшөөрөөд ард нийтээр 3 сарын турш хэлэлцүүлжээ. Нийт 1.2 сая сонгогчийн 75 орчим хувь нь оролцож 200 гаруй мянган санал үндсэн хуульд ирсэн байдаг. Ард нийтийн саналын дагуу хуулийн төслийг сайжруулсны дараа улсын баг хурал дахин 2 удаа хэлэлцээд ардын хуралд өргөн мэдүүлж ард түмнийг төлөөлсөн 430 гаруй депутат ажлын 70 гаруй хоног зүйл бүрээр нь хэлэлцэж баталсан юм а. Ийхүү Монгол улс хүмүүнлэг иргэний ардчилсан тусгаар улс болсноо баталгаажуулж шинэ үндсэн хуулиа дагаж мөрдөн парламентын засаглалтаа улс гэдгээ дахин нотолсон түүхэн өдөр гэж судлаачид үздэг юм а. Дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах боломжийг иргэн бүртэн олгосон ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсан энэ өдөр төрийн ордонд байнгын ажиллагаатай парламентын үе үеийн гишүүдийн цомог зургийг хүндэтгэн байршууллаа. Нээлтийн ёс улсын үеэр улсын хурлын дарга инх бол үе үеийн парламентын дарга нарыг урьж хүндэтгэл үзүүлсэн байна. Улсын баг хурал 6 удаагийн улсын хурлын гишүүдийн түүхэнд цомог зургуудыг он цагийн дарааллаар нь байршуулжээ. Нээлтийн ёслолд улсын баг хурлын дарга байсан Гончиг Дорж, улсын хурлын даргаар ажиллаж байсан Монгол улсын ерөнхийлөгч асан баг банд, Төмөр очир Нэмдорж, Лүндэ Жанцан, Дэмбэрэл, улсын хурлын дарга инх бол нар хүрэлцэн ирсэн юм. Манай улс сүүлийн 24 жил улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээгээ шинжлэхдээ том сорилтуудыг даван туулж олон бодиттой амжилтанд хүрсэн. Энэ бүхэнд байнгын ажиллагаатай парламентын оруулсан хувь нэмэр онцгой байсаар ирснийг улсын хурлын дарга цомог зургийн ёслолыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм. Энэхүү цомог нь Монголын парламентын түүхийн чухал тойл болохын цацуу төрийн ордны хамгийн сонирхолтой үзмрүүдийн нэг байна гэдэгт итгэлтэй байна. Үе үеийн парламентын гишүүд энд хурдан цугласан зоч та бүхэндээ эрүүл мэндийн хажуул сайн сайхны хүсье өрөөё. Үүний дараа төр нийгмийн нэр зүтгэлтэн үндсэн хуулийг их баригч Монгол улсын хөдөлмөрийн баатар Гавьяат хуульч Бирагийн чимдийн нэрэмжит шагналыг улсын хурлын дарга Гавьяат хуульч Ишийн Дашнимд гардуулсан юм. Тэрээр Монгол улсын төр эрх зүйн түүх бүтээлээрээ энэ шагналын эзэн боллоо. Ишийн Дашним нь Монгол улсын их сургуульд 40 гаруй жил багшилж төр эрх зүйн онол, философи, түүх, үндсэн хууль судлал, үндэсний эрх зүйн судалгаа, шинжилгээний ажилд хүч хөдөлмөр оюун ухаанаа зориулж ирсэн. Тэрээр 3000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туйрган хэвлүүлж 9000 гаруй хүний бакалавр, магистр, докторийн ажлыг удирдсан. За мөн 20 гаруй Гавьяат хуульч 30 гаруй эрдэмтэн докторыг бэлтгэн гаргасан юм. Хайртай багш, хөдөлмөрийн баатар, багшийн багш, профессор багш, Бирагийн чимдийн даалгавраар би Монголын төр эрх зүйн түүхийг дэлгэрэнгээр олон батаар зохиох
даалгаврыг аваад бараг 30 жил боллоо. Энэ хугацааны үр шимээр одоо Монгол улсын төрөсийн түүхийн үндсэндээ бүрэн гүйтгэлийн ихэн бэлтгэдэг байгаа юм. За энэ эхний хоёр ботыг бол 1-2 дугаар тэргүүн бот бол гараад бэлэн болсон хэвлэжсэн. Энийг маань одоо өнөрөө өнөөлж аваад би их баяртай байна. Үндсэн хуулийг их баригч Бирагийн чимдийн нэрэмжит шагналыг улсын хурлын даргын захирамжаар өнгөрсөн оноос олгож эхэлсэн. Анхны шагналыг улсын хурлын гишүүн Лүндэ Жанцан хүртэж байсан юм. Ийхүү шагнал гардуулсны дараа улсын хурлын дарга гишүүд мөн ардын хурлын депутатууд иргэдийн төлөөлөл Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад хувь нэмрээ оруулсан ардын их хурлын 180 гаруй депутат өнөөдөр уулзаж санал бодлоо солилцлоо. Монголчуудын 24 жилийн туршид даган мөрдөж ирсэн үндсэн хуулинд өөрчлөлт оруулах цаг нь болоогүй байна. Харин хуулийн чадамжийг бууруулж байгаа 7 өөрчлөлтийг л эргэн харах шаардлагатай гэдгийг тэдний төлөөллүүд онцоллоо. Үндсэн хуулийн чадамж өнөөдөрч барагдаж шахагдаагүй гэдгийг энэ уулзалтанд өргөдөж ирсэн Гавьяат хуульч Наран Гэрэл хэллээ. 1999 оны сүүлээр эцэг хуулинд 7 өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлт ороогүй үед улсын хурлын гишүүдийн эрсийн хувьч өндөр байхаар зохицуулагдсан байсан. За тодорхойлбол хамгийн багадаа 51 гишүүнтэйгээр санал хураалт явуулна. Үүнийг өөрчилж 39 гишүүн болгож бууруулсан. Мөн хамгийн их асуудал үүсгэж байгаа өөрчлөлт нь улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр давхар ажилдаг болсон гэж тайлбарлалаа. Энэ хавсардаг болгосон явдал бол улсын их хурлын ердийн гишүүдийг салгар назгаа хариуцлагагүй зөвхөн одоо засгийн газраас оруулж ирсэн ийм хуулийн төсөл асуудлыг одоо баталдаг дэмждэг ийм болсон. За энд биднийг анхаарах зүйл бол цаашдаа Монгол улсын улсын их хурлд хууль баталдаг ийм онцгой эрх мэдлийг 92 оны үндсэн хуулиар та бүхэн олгожээ. Хууль баталдаг гэдгийг бид дахиад онцлж хэлж байгаа. Хууль баталдаг. Тэрнээс улсын их хурл бол хууль боловсруулдаг. Шууд улсын их хурлын гишүүд нь дэндүү одоо хуулийн төслийг дангаараа дур зоргоороо одоо санаачлаад батлуучдаг ийм газар бишээ. Улсын хурлын нэр бүхий гишүүд үндсэн хуулиа өөрчлөн шинжлэх төслийг өргөн барьсан ч буцаан татсан. Энэ төсөлд үндсэн хуулийн нэрийг өөрчилж их хууль гэж нэрлэнэ. 76 гишүүнийг 99 болгоно. За эдгээр өөрчлөлт нь зөв зүйтэй биш. Дээрх хоёр асуудлыг өөрчлөх шаардлага байхгүй гэдгийг ардын хурлын зарим төлөөлөл хэлж байлаа. Үндсэн хуулийнхаа чадамжийг бүрэн шавхагдаж дууссаны дараа өөрчлөлтийн асуудлыг хариул илүү зохимжтой. Сонсогч их байхгүй нэг чихэр нь оруулаад нөгөө чихэр гаргавал бид нар юу ч хэлжээс хамаагүй бид нар хийснэ хийдгээ инэ гэсэн ийм байдалтай байна. Тэгэхээр ерөөсөө энийг өөрчлөөч гэсэн тийм яаруу сандруу хөнгөн хуумга хийх ажил биш энэ. Үндсэн хуулийг шинжилэн батлах цаг үе нь болоогүй байна. Америкийн нэгдсэн улс л гэхэд хуулиа 200 гаруй жил дагаж мөрдөж ирсэн. Инглигээд улс оронд нь хортой муу зүйл болоогүй. Өөрөөр хэлбэл бид алдаа дутагдлыг хууль руу жихэж болохгүй гэдгийг ардын хурлын орлогч даргасан үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Мондо хэлж байна. Хуульд ёс тийм ээ төрд ёсыг бэхжүүлж байгаа бол энэ хуулийн доктортой байдал гэж юм дэлхийн орнууд хадгалдаг. Энэ муу хууль тэ болохгүй байна гэд шалтгаан хайгаад байх юм бол энийг өдөр болгон ч өөрчилж болно. Болох нэ тэ. Хэрвээ чи одоо төрн доктортой хууль ёс нь дагдаг хүндэгдэг ийм нийгмийг одоо бид нар байгуулж байгаа. Тэгээ тэр нь ардчилсан хүний эрхийг дээдлсэн гэд. Ингэх юм бол бид нар энэ хуулийн чимийг доктортой мөрдөх ажлыг одоо юу гэдгийг хамгийн дээлтэй тавих ёстой. Бид үндсэн хуулийн нөөц чадвархаал зөв ашиглах ёстой. Ингийн тулд улсын хурл үндсэн хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал нөөц чадвархыг ашиглах талаар тусгаалсан чуулган хийх хэрэгтэй. Гэхдээ улсын хурлын гишүүдээс гадна эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулах ёстой. Энэ нь манай улсын цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хуульчид онцолж байсан юм а. Орим дүргийн үзэгчтэй цагийн үр хөтөлбөр зочны ярилцлагаар үргэлжилж байна. Одоогоос 24 жилийн өмнө яг энэ өдөр Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хууль бол батлагдсан. Тэгэхээр энэ оройн зочны ярилцлагад улсын хурлын гишүүн болд оролцож байна. Та бол тухайн үед бол үндсэн хуулийг бас баталцаж явсан. Улсын байгуулалт байсан. Улсын байгуулалт үндсэн хуулийг бол жил гаруй хугацаанд хилцсэн. Тэгэхээр өнөөдөр шинэ үндсэн хууль маань монголчуудын хувьд бол хэр үн цэнтэй юм бэ? Хоёулынаас ярилцлага хэлээ. Миний хувьд бол ингэж боддог л да. Монголчууд түүхэндээ 3
одоо хамгийн чухал хууль буюу үндсэн хууль баталжээ тийм ээ. Нэг нь бол их цааз их Монгол улсын маань одоо гол хууль байлаа. За хоёр дахь нь бол үндэсний тусгаар тогтнолын их хувьсгалын дараа за тэгээд ардын хувьсгалын дараа бүгд найрамд тусаад тунхлаад анх тухайар үндсэн хууль гэж нэртэй тухайн үедээ тийм ээ. Одоо Монгол улс бие даасан тусгаар тогтнолоос ирээд тогтоосон үндсэн хуулийг баталж ийж. За тэр хууль бол бас мэдээж хөгжлийнхаа үйлчлэлээр 2-3 солигдсон тийм ээ. Засагдсан. За 90 оны арчсан хувьсгалын дараа Монгол улс бас түүхэндээ тэр хэмжээнд одоо алт үсгээр бичигдэхин чухал эрх зүйн баримтчийг гаргасан. Энэ бол одоо энэ арчилсан үндсэн хууль юм аа. Ингээд үзэхэд бол энэ үндсэн хуулийн үнц нь гэж ямар вэ гэдэг нь бол харагдаж байгаа юм аа. Яг өнөөдрийн залуучуудын бол үндсэн хууль гэдэг бол тухайн улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн тогтолцоо, нийгмийн тогтолцооны гол одоо ноён нуруу байдаг эрх зүйн тий. Энэ талаас залуучууд үнэхээр одоо үндсэн хуулийг яаж дэвлэх ёстой, үндсэн хуулийг яаж ойлгож дагаж мөрдөх ёстой. Хүн бүр мэдэрч, шивтэж, судалж, түүнийг үүдэж бүх шийдвэрүүд тухайн төрийн бүх шийдвэр гарч явах учиртай. Ийм одоо төрийн хамгийн дээд баримтчиг. Тэгэхээр Монголын хувьд бол бид үнэхээр одоо нэг ширхэг сон хаглаагүй, нэг хүний тархиг гэмтээгүй бид бол энэ хувьсгалаа хийж ард түмэн ялж чадсан. Тэгээ энэний цаана бол ард түмэн өөрөө энэ үндсэн хууль нэрээр үндэсний их зөвшөлтсдийн гэрээ байгуулсан юм аа, тийм ээ. Тэгэхээр энэ гэрээний доор бол үндсэндээ өнөөдөр хүртэл 24 жил, 25 жилийн хугацаанд Монголын одоо нийт нийгэм, төр, улс, соёл энэ бүхэн одоо бүхэлдээ бол зохицуулагдаж хөгжиж ирсэн. Энэ талаасаа бол үнэхээр гайхамшигтай ийм ачаал бүгдэлтэй өдрөө гэж хэлж байна. Нийгэм одоо голдрол өөрчлөгдөхийн ирээр нийгэмд засаглалын тогтолцооноос ахвалаа тий өөрчлөх асуудал байна. Та баталцаж явсан хүний хувьд энэ асуудал. Үнэхээр энэ үндсэн хуулийн хүрээд бид бол үнэхээр одоо энэ улс орноо ус үдий зэрэгтэй дэлхийн хаан ч гэсэн бол одоо хурсан тогтносон үндсэн хуультай Монгол бахархалтайгаар тийм ээ одоо бид улс орноо бол үндсэн хуулийнхаа хүрээнд бас сайхан зөв голдролоор навч явж шилж чадна. Зүгээр өөрчлөх, сайжруулах талын хилцээр бол байнга явах хэрэгтэй. Тэрийг аюулгүй өөрснийхөө хийж байгаа алдаа дутагдал тийм ээ. Өөрснөө ажиллаа дутуу хийсэн, буруу хийсэн. Энэ бүх юмаа бол үндсэн хууль руугаа тохиож, үндсэн хуулиа буруутгаж тийм ээ. Яг л үгдгээ хүн бол үнэхээр алдаа хийдэг л дээ. Тэгэхээр аав ээжигээ буруутгах асуудал бий гэхдээ аав ээжигээ хүн буруутгаж ярих бол нонцгүй шүү дээ. Харин энэ дээр бол ярилцдаг, өөрийгөө сайжруулах засдаг, тэр үед гарч ирсэн асуудлаа бол тэр хүрээнд нь шийдэж явах шүү дээ. Тэрнтэйгээ адилхан үндсэн хууль тухайн үед яаж бүтсэн тийм ээ. Тэр 2 жилийн хугацаа гэдэг бол үнэхээр Монгол улсын хамгийн хүнд үе байлаа шүү дээ. Улс эдийн засагт дампуурсан тийм ээ. Ер нь төрийн тогтолцоо бол ганхчихсан. Дээрээс нь наадсах нь хүн амаа бараг хоол хүнсээр ханх бэрхшээлтэй байлаа. Картаар хуваалдаг тийм ээ. Тэр бол тэр нөхцөлд нийт ард түмнэр ямар нэгэн тэр хүчин бизнес гэж байгаагүй. Олигарх янз бүрийн одоо өнөөдөр яриад байгаа нийгмийн тэр сөрөг юмнууд чинь бий болоогүй байлаа шүү. Тэгэхээр ийм нөхцөлд үнэхээр ард түмний тэр ирээдүйн сэвэр ариун үйл санаатай болсон энэ үндсэн хуулийг өнөөдөр хэн нэгэн хүн даваад юм хийхвээ хэн нэгэн бүлэглэлд даваад юм хийх гэдэг бол би л хуйудаа эргэлздэг. Энэ бол өнөөдөр зөв цатгалын үнэл яриа. Үнэхээр одоо их сайхан болохоор тэгэл илүү л сайхан хүсдэг байх л да тийм ээ. Гэхдээ бол бид хизээд тийм ээ хэцүү цаг үед үүссэн хизээд хэцүү цаг үеийг одоо хамгаалах цаг үеэс дахиж хамгаалах тэр агуу их увдстай байдгийг шүү гэдэг энэ үндсэн хуулинтай бол ямагт одоо бодож тийм ээ тэр их агуу үндсэнийг ямагт одоо хадгалж явах хэрэгтэй гэж бодож байна. Яг үндсэн хууль батлагдсан энэ өдөр залуучууд бид нар илүү төлөв юугаар бахарх хэрэгтэй. Тавчмаа илүү. Ер нь бол монголчууд бид дэлхийн аль ч орнд өнөөдөр арчсан хувьсгал явагдсан. Энэ нийгмийн том шилжилт бол дэлхийн өөрийнх нь шилжилт байхгүй юу? Ганц Монголынх биш. Монголын хоцроогоор бид бахархтай хоцроогоор бид үлгэршээ болж байгаа. Тэгээ арчлыг бид бусдаас суулаагүй. Бусдаас одоо юу гэдгийг одоо бэлгэлүүлээгүй, импортлоогүй. Бид бол энийг бол Монголын өөрийнхөө тийм ээ жинхэнэ ихтгэл үнэмшил одоо энэ уугуул тэр соёл агуу их ард түмний эрч хүч агуу их тийм ээ өв дээдсийн тэр гэрээстэл агуу их манай ирээдүйн хоочин тэр ирээдүйн сайхан амьдрал энэ бүгдийг нийлүү зогслоож чадсан ийм гайхамшигтай хууль байсан учраас бид бахарх ёстой гэж боддог. Яг харахгүй монголчуудын үнц нь гайхамшиг нь үндсэн хуульд бол Шингэсийн үндсэн хуулиар баталгаажсан тийм. За баярлалаа та хоёр ярилцах хугацаа өнгөрсөн байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. За энэ оройн зочноор улсын хурлын гишүүн болд байлаа. 1-р сарын 17-нд нөөтийн азтан тодорч 100 сая төгрөг хож 2600 сэргийн албан хаагч өнөөдрөөс мэрэгжилтэй болохоор суралцсан. Цаашид энэ тоо нэмэгдээд явна, үе шаттайгаар явна. Малчны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах үүргийг ерөнхий сайд өглөө.
Эрүүл мэндийн спортын сайд асан шийдэг дамбын хэрэг прокурорт шилжилээ. Монгол цэрэг бүтээн байгуулалтын нэртэй хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Цэргийн албан хаагчдыг үндэсний бүтээн байгуулалтын ажилд татан оролцуулна гэхдээ эхлээд цэргийн албан хаагчдад мэрэгжил эзэмшүүлнэ. Улсын хэмжээнд 81 мэрэгжил сургалтын төвд үйлдвэрлэлийн төвд цэргийн албан хаагчдыг сургаж ажил мэрэгчлэлийг эзэмшүүлэх ажил өнөөдөр эхэллээ. За Монгол Улсын засгийн газар 2013 онд Монгол цэрэг бүтээн байгуулалт хөтөлбөрийг баталсан. За тэгвэл өнөөдөр цэргүүдийг мэрэгжил сургалт үйлдвэрийн төвүүдэд сургалтанд хамруулж мэрэгжилтэй болгох, давхар мэрэгжил эзэмшүүлэх энэ хөтөлбөр бол үндсэндээ эхэлж байна. За Налаах дүүргийн мэрэгжил сургалт үйлдвэрийн төвд гэхэд бол нийтдээ 110 цэргийн албан хаагчийг давхар мэрэгжил эзэмшүүлэх ажил эхэлж байна. 5 толгой сайн шин чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд бол нийтдээ 3300 гаруй цэргийн албан хаагчийн захиалга ирүүлсэн байна. За энэ дагуу бол нийтдээ 2600 цэргийн албан хаагчийг сургах ажил бол үндэсний хэмжээнд эхэлж байгаа. Ирэх 5 сард бүтээн байгуулалтын ажилд орох юм байна. Налаах дүүрэг дахь цэргийн ангиас Налаах дахь мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд хүнд машин механизмын чиглэлээр 110 цэрэг сурахаар боллоо. Тэд 280 гаруй цагийн онол, 480 цагийн дадлага хийгээд мэрэгжилтэй болж бүтээн байгуулалтад орно. Би зэрэгтэй хос өмнө болохоор гагнууч нараас оролцож байсан. Одоо тэгээ дээр нь бас ахаа мэрэгжилтэй болох шүү дээ. Тэгээд одоо давхар тийм буудагч тэгээд хүнд машин механизм оператор ч хоёр мэрэгчлээс сурч байгаа. Ингээ чи 3 мэрэгжилтэй байна. Одоо ингээ 3 мэрэгжилтэй. Энэ сургуулаа төгсөөд би оюутлахад өмнө говийн шинэ анги байгуулж байсан. Тэнцээ очиж ажил. Засвуудагч жанжиж давс тийм тушаал гараад хүнд машин механизм оператор гэсэн мэрэгжилтэй болж байгаа юм лээ. Би тэгээд давхар хос мэрэгжилтэй болж байгаа даа маш их баяртайгаа. Зундаа төмөр зам өвөлдөө болохоор буудагч арга 2 хос мэрэгс хувьсаж чадвартай. Тийм үрдэ бид нар сурж байгаа. Өмнө өөрөө экскаватор чангаар төгсөж исэн. Тэгээд 1 жил гаруй ажиллаж исэн. Тэгээд давхар буудагч мэрэгчлээ, хос мэрэгчлээ тэгээд өмнө говьд одоо Монголынхоо төлөө бүтээн байгуулалтын төмөр замын бүтээн байгуулалтын анхны хүмүүс болж явж байгаадаа маш их баяртай байгаа. Налаах дүүргээс гадна өмнө говь, Төв, Баян-Хонгор зэрэг аймагуудад 2500 орчим цэргийг сургах юм байна. За зөвхөн 5 толгой сайн шин чиглэлийн төмөр замын нэг төсөлд ийм тооны ажиллах хүчин шаардлагатай байгаа бол за ирэх хавраас орон даяар бүтээн байгуулалтыг эрчимжинэ. За иймд гадаадаас авах бүх ажиллах хүчийг цэргийн албан хаагчид орлох болно гэлээ. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээр эхний гарсан тоо бол 2601. За Монголын төмөр зам, батлан хамгаалах яам бид одоо энэ 3 байгууллага ийм тоон дээр тогтсон байгаа. Цаашид энэ тоо нэмэгдээд явна, үе шаттайгаар явна. Өнөөдөр дөнгөж эхлэл нь явж байгаа. За хийх ажил их байгаа, бүтээн байгуулалтын том төслүүд байгаа. Төмөр зам, автозам, уулуурхаа, барилга, орон сууц гээд. Тэгэхээр бид хамгийн гол Монгол залуу хүнээр бэлдэх хэрэгтэй. Мэргэжлийн боловсролтой болох хэрэгтэй байна. Бүтээн байгуулалтын хөтөлбөрт ороод төсөл хэрэгжүүлээд явах юм бол тэр цалин хөлс олгох зардлууд бол нөгөө төслийнхөө санхүүжилтээс гарна. Батлан хамгаалах яам бол өдөр тутмын одоо цэргийн албан хаагчийн урсгал зардал гэж ярьдаг хоол хүнс хувцас хонор энэ одоо бас хангахаар улсын төсөв шинээр бас нэлээд олон тооны цэргийг нэмж татах тийм төсөв хөрөнгө суудсан байж байгаа. Монгол цэрэг бүтээн байгуулалтад хөтөлбөрт зориулан 2016 онд 24 тэрбум төгрөг төсвөлсөн. За ер нь бол цаашид барилга болон инженерийн цэргийн ангиудыг сургалтын төвдөө болгох, шинээр төмөр замын цэргийн ангиудыг байгуулах зэргээр хөтөлбөр хэрэгжих юм байна. Нэмэгдсэн өртгийн албан татврын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан баримтат цэгмэн цахим сайтад өдөртөд дунджаар 100 мянган хүн хандаж байна. Хуулийн шинжилэлтэй холбогдуулан иргэдэд урамшуулал олгох суглааны тухай өнөөдөр албаныхан мэдээлэл хийлээ. Нэмэгдсэн өртгийн албан татврын урамшуулалд хамрагдахын тулд хүмүүс баримтаа бүртгүүлэх гэж яарч сандрах хэрэггүй. Худалдаа авсан бараа бүтээгдэхүүнийхээ баримтыг цахим сайтад бүртгүүлээгүй ч гэсэн хаяхгүй хадгалж байхад урамшуулалт суглаанд оролцох эрхэм нээлттэй гэж албаныхан мэдээллээ. Иргэдийн мань гар дээр өнөөдрийн байдлаар сая 500 мянган яг ийм суглааны дугаартай баримт иргэдийн мань гар дээр очиод байна. Тэгэхээр энэ суглааны баримтаараа баримтан дээр байгаа 2 үсэгтэй тэгээ арталтай 8 оронтой энэ тоо бол энэ 17 зохион байгуулагдах суглааны дугаар юм. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 13 хоногийн хугацаанд гайл татврын ерөнхий газарт иргэдийн 1 сая 300 мянган баримт ирсэн байна. Манай нэмэгдсэн өртгийн албан татврын хууль маань хэрэгжиж игдрээд баримт бүрдүүлэлт маань сайжраад ирсэн тохиолдолд бид нэр сардаа 1 удаа зохион байгуулахаар
байнга нэг удаа зохион байгуулж яхаар хуваарийг үл хийж байна. И-баримтцэг хэмээн цахим сайтыг гацаагүй ажилдаг болгохын тулд системийн шинжилэл хийж байна. Эхний ээлжинд одоо байгаа хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэхээр болжээ. Энэ сайт маань ерөнхийдөө гол ачааллыг бол авж байгаа учраас техникийн хувьд бол бидний тооцоолоогүй их том ачаалал орж ирсэн. Тэгээ одоо өчтөр бол засгийн газрын хуралдаанаар бол энд зориулж систем хангамжийн бол 2 тэрбум төгрөг бол нөөц сангаасаа гаргасан байгаа. Тэгээ эннийхээ эхний 300 саяар бол бид нар ямар ч байсан ачааллыг даах хэмжээнд бол техникийг нөхцөлөө бий болгож байгаа. Нэмэгдсэн уртгийн албан татварын урамшууллын сугалааг тааруулахдаа 8 оронтой тооны сүүлчийн дугаараас эхлэн тааруулна. 8 тоо бүгдээрээ таарсан нэг супер азтан 100 сая төгрөгийн урамшуул авах эрхтэй болно. Сугалааг жилд 18 удаа явуулна гэж тооцвол нийт 950 орчим сая төгрөгийн шагналын сан бий болж байна. Хэрв сугалааны тохирлоор супер азтан тодроогүй бол жилийн эцэст дахин супер азтан тодруулах байдлаар урамшуулалт сугалаа явагдах юм байна. Лав гараг бүртээ болдог шийдлийн цаг уулзалтаар сангийн сайд болроо хүнсэд аж ахуйн сайд Бурмаа нартай малчтын зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлэхийг ерөнхий сайдын зүгээс үүрэг болголоо. Эдийн засгийн хүндрэлийг давхад туслах гол салбарын нэг бол хөдөө аж ахуй. Иймд засгийн газар малчтыг дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Эхний ээлжинд боловсруулаагүй бүх төрлийн арьс ширэг экспортлох 20 цэрэг 1 сарын хугацаатай цуцлсан. За мөн малчтын амжиргааны түвшинг сайжруулах, махны зах зээл экспортыг нэмэгдүүлэхээр мах хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Дараагийн алхам бол малчны зээлийн хүүг бууруулах. Зээлийн хит өндөр хүүн малчтад томоохон дарамт болж байгааг ерөнхий сайд онцлоо. Өнөөдөр бол Төрийн банк, Хөдөө аж ахуйн банк, Хаан банк хоёр дээр бол нийтдээ 240 тэрбумын зээл бол малчтын зээл явж байна. Энэ зээлийн жилийн хүүн бол 30% бол өөрөд явж байгаа. Сарын 2.5 их өндөр хүл байгаа. Тэгэхээр энийг бол бас засгийн газраас бол анхаарч бас ипотектэй адил ерөнхийдөө бол 30% зээлийг бол нэг оронтой тоо руу явуучих энэ ажлыг сангийн сайд, болор сайд бол бас холбогдох бусад байгууллагууд, Монгол банк, арилжааны банкуд болон одоо холбогдох бус байгууллагатай ярьж энэ асуудлыг оруулнаа. Тэгээд энэ одоо бидний ингэж хийж авч явж байгаа арга хэмжээнүүдээ бид нар нэгдсэн том бодлогод оруулах юм зайлшгүй шаардлага байна. Мөн хөдөө аж ахуйн брэнд бүтээгдэхүүн гаргах, олон улсын чанарт хүргэх, техник технологийн шинжилэл хийх. За нөгөө талдаа монголоор навч үлдэх, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт соёлоо дэмжих цогцоодлого гаргах чиглэл өглөө. Хаврын чуулгыг эхлэхэд Бурмаа сайд бол бас холбогдох бусад яамтуудтай ажиллаж байгаад одоо том бодлогын асуудлыг орж ирье. Яг одоо малчин өрхийн орлого одоо дараагийн 5 жилд одоо хэд дахин нэмэгдэх, 10 дахин юм уу, хэд дахин яг энэ тодорхой зорилгоо тавиад за энэ зорилгоо хангахын тулд бид нар юу хийх вэ? Нэгдүгээр хөдөлмөрийн бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлнэ. Энэ хөдөлмөрийн бүтээмжийг ингэж хангахын тулд бид нар бол за экспортод хандсан ийм бүтээгдэхүүн одоо гаргана, үйлдвэрлэдэг болно. Энд бол хамгийн эхлээд нэгдүгээрт бол мах байна, ноолуур байна. Дээрээс нь бол арьс ширэг гэдэг ингээд цаашаа бол үргэлжлээд явна. Малчны зээлийн хүүг бууруулах болон малчтыг дэмжих бодлого боловсруулах ажлыг эрх даваа гарагийн засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг өглөө. Махны үн ханш буурч малчтын орлого багассан үед зээлийн хүүг бууруулах шийдэл гаргасан тухай сайн мэдээг үзэгч танд хүргэлээ. Үүнээс гадна өөр нэгэн сайн мэдээ бидэнд байгаа юм а. Одоогоор 2 жилийн өмнө бөөрийн өвчтөй хүмүүстэй зориулсан гемодиализын 120 аппарат шаардлагатай байгаа тухай эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд сануулж байсан. Өнөөдөр тэдний ярьж хэлж байсан зүйл биелэн олж нийслэл төдийгүй орон нутагт диализын аппараттай болсон нь олон хүний алтан амийг аврах боломжийг бүрдүүлж байна. Ганцхан нэгдүгээр эмнэлэгт байх диализын аппаратанд орохоор маш олон өвчтнүүд орон нутгаас нийслэлийг зорддог байсан цаг саяхан 7 хоног тутам тогтмол орох ёстой гэх эмчийн жортой өвчтнүүдийн хувьд замын зардал, байх байр сав гэд үди төдий зардал гаргаж амьд явах эмчилгээгээ хийлэгдэг байсан. Харин өнөөдөр бүсийн онцлогоо эмчилгээний төвүүдэд диализын аппарат суйрлуулснаар асуудал арилсан гэж өвчтнүүд хэлж байна. Бидний хойсон бүр амир чинь ингээл аппаратанд орчоол тэгэл ерөөсө 7 хоногт 3 орно ингээл орчоол гэртээ арай л хэвтэж байна. Тэр хүнийг одоо энэ эргээд энэ хүн гэдэг орчтонд нацарцсан тэнд л их байж. Одоо гэрийнхэн ч гэсэн маш баяртай байд. Миний хүч биш л энэ аппаратны л хүч. Жишээ нь Өмнө Говь аймаг дахь бүсийн онцлогоо эмчилгээний төвд 5 диализын аппарат суйрлуулснаар ойролцоох аймгийн өвчтнүүд эмчлүүлэх боломжтой болжээ. Яг үүн шиг улсын хэмжээнд 94 ширхэг диализын аппаратыг улсын эмнэлгүүдэд суйрлуулсан бол хувийн эмнэлгүүдэд 23 ширхэг гемодиализын аппарат байна. Тэгэхээр улсын зэрэглэлтэй 7-8 том эмнэлэг 10 гаруй одоо аймагт одоо гемодиализын аппаратууд тавигдчихсан. Тэгэхээр энэ маань бол 120 гемодиализын аппараттай байж гэнэ гэдэг бол 375 хүнийг эргэлтэнд оруулж гэнэ гэсэн үг. Энэ бол одоо том амжилт шүү дээ. Одоо бид үлдэж байгаа нэг хэдэн аймаг.
энэ аймагуудыг гемодиализийн аппараттай болгох, нөгөө талаасаа гемодиализийн аппаратанд холбогдож байгаа улсуудыг байршлын зөв менежмент хийх тухай асуудал. Хатуу ширүүн уур амьсгалтай Монгол оронд бөөрийн өвчин, зөнгөлөх өвчнүүдийн тоонд ордог улсаар удаж байна. Бөөрийн дутагдалд орсон хүмүүсийн бараг амь тариа гэгддэг диализийн аппаратын хөрөлцөө хангамж инхүү сайжирч байна. Өнөөдөр улсын хурлын эдийн засгийн байнгын хороо гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 50 гаруй тонн алтны нөөцтэй гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34% байхаар зохицуулсан. Гэхдээ бидэнд энэ хувьдаа тааруулж хөрөнгө оруулалт хийх боломж бага байгаа. Тиймээс хөрөнгө оруулагч компани бүх зардлан хариуцж төр зөвхөн татвар авдаг байх нь оновчтой зохицуулалт болно гэж уул уурхайн сайд тайлбарллаа. Хувийн хвшил эрэл хайгуулаа хийж гацууртын ордын нөөцийг тогтоосон. Ийм тохиолдолд төр 34% эзэмшихэр байгаа. Хэрвээ бид ийм хэмжээний хөрөнгө оруулалт хий гэвэл зээл авах шаардлага гарна. Түүнийгээ төлнө. Ингээд хөрөнгө оруулагч тал ашигтай ажиллаж байж бид 5 жилийн дараа ногдол ашиг бүртгэр байгаа юм байна. Харин үүний оронд нөөц ашигласны тусгай төлбөр авах нь бидэнд илүү ашигтай гэж үзэж байна. Ногдол ашиг хэлбэрээр авах гэжсэн мөнгө маань ерөөсөө энэ компани ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамааран шууд л борлуулалт хийвэл борлуулалтын орлогоос нь 3% тусгай төлбөр нэрээр манад орж ирэх ийм боломж нээгдэж байгаа. Дээр нь алтны үнийн өсөлттэй холбогдлолтойгоор өсөн нэмэгдэх роялти гэж байгаа. Энэ нь ахаад 5 хүртэл. Инглээр нийлээд максимум 10% тийм үү. Дээр нь ахаад одоогийн хувилбараар бол 3 гээд нийтдээ тусгай төлбөрөөр 13% хүртэл одоо төлбөрийг бол Монгол Улсын засгийн газар авах ийм боломж бол нээгдэж байгаа. Хэрвээ энэ асуудлыг улсын хурал дэмжвэл бид татвар хураамж хэлбэрээр 820 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлж чадна. Нийт зардлынх нь 81% нь Монголд үлдэнэ, 1000 хүн ажлын байртай болно. За нийт энэ мөнгө урсгалын 68 за 70 орчим хувь нь бол Монголын засгийн газарт оногдохоор ийм л урьдчилсан эдийн засгийн одоо тооцоотой ийм төсөл байгаа. Одоо найрвчлсан тооцоог нь хийлгээд бид нар авцсан энд байж байна. Энийг хийхдээ бол тухайн үед алтны ханш 1300 Америк доллар байсан үеийн ханшаар тооцож авсан ийм тооцоо байна. Засгийн газраас өнгөрсөн оны 10 дугаар сард өргөн мэдүүлсэн гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүд төсөлд заасан төрийн өмчийн эзэмшлийн хувийг ашигт малтамлын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийж шийдвэрлэхийг засгийн газар даалгахаар боллоо. Үүнийг эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн 91.7% дэмжсэн юм а. Монголын Улаанзагалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинжилэн батлаж үндэсний хэмжээнд үүрэг хариуцлага хүлээх болсныг өнөөдөр Улаанзагалмай нийгэмлэгээс мэдээллээ. Тус нийгэмлэг 2016 онд 1.6 тэрбум төгрөгийг хүмүүнлэгийн ажил зарцуулахаар төлөвлөсөн байна. Тэд эхний удаа зудтай байгаа аймаг сумдын малчтад тусламж үзүүлэхээр боллоо. Монгол улсын Улаанзагалмай нийгэмлэгийн төлөөлөгчид завхан Увс аймагт ажиллаж байна. Эдгээр аймгийн их нутгаар цас их орж зуудын байдалд хүрсэн. Тиймээс Улаанзагалмай нийгэмлэгээс малчдад хүмүүнлэгийн тусламж хүрэхээр судалгаа явуулж эхэлжээ. Энэ нь хүмүүнлэгийн салбарт засгийн газартай хамтарч нэмэлт хүч болж ажиллаж байгаагийн нэг жишээ гэдгийг Монгол улсын Улаанзагалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч хэлж байлаа. Хүндэрсэн он жилүүдэд бол бид нэр зарим жил 4 тэрбум хүртэл төгрөгийг ялангуяа зод турхан өвөл хүндэрсэн ийм үед Монголын Улаанзагалмай нийгэмлэгээс хөдөөгийн иргэд хөдөлмөрчдөд хүргэж байсан ийм түүхий энэ жил тэгтээ тэр хэмжээнд арай хүрэхгүй байх. За бидний нэг гаргаж ирсэн тооцоогоор жишээ нь хэрэг би андуураагүй бол зөвхөн Улаанбаатар хотод ихэд нэг бид нэр 10 орчим тэрбум төгрөгийн янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ийм тоонууд хүртэл гардаг. Малчдын дунд 50,000-аас дээш одоо бэлэн мөнгөтэй малчин өрх бол маш бага байна гэсэн ийм судалгаанууд бол гарч ирж байгаа. Тэгэхээр олон улсын Улаанзагалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо бол бэлэн мөнгөний яаж эмзэг бүлгийн иргэдэд шууд хүргэх вэ гэдэг өөрийн системтэй урьдчилаад 12 сард бэлэн мөнгө хэрвээ тараах бол ямар хэлбэрээр өгөх үү гэдгээ холбоо өөрөө хаан банктай гэрээ хийж байгаа. Тэгээд малчдын өөрсдийнх